Сүүлийн жилүүдэд манай улсад гэрийн тижээмэл амьтад болох муур нохойн тоо толгой хурдтай өсөж байгаа. Зөвхөн 2014 оны судалгаагаар гэхэд нийслэлийн 9 дөрөвт 67 мянган тижээр нохой 1000 гаруй муур бүртгэжээ. Энэ бол зөвхөн эзэнтэй муур нохойн тоо баримт. Үүнээс гадна эзэнгүй буюу залбин нохой муур тодголгой хэдэн мянган гараа бүртгэлгүй байгаа. Эдгээр амьтад ямар ч хараа хяналтгүй учраас халдварт өвчин тарах, байгаль орчныг бохирдуулах, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд эдгээр асуудал төр үндэслэн нохой муурны нөхөн өрчгөөг мэс заслын аргаар хязгаарлах боломж нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Сүүлийн үед ялангуяа одоо 1990-ад оноос өмнө бол манай Монгол оронд бол Монгол банкар, Оросын овчарх энэ хоёрын релиз ийм л одоо нохойнууд байсан. За тэгээд зах зээл одоо нэгдээд 90-ад оноос хойш одоо янз бүрийн одоо улс орны янз бүрийн одоо үйлдвэрийн нохой бол орж ирсэн. Манай одоо нохой тэжээгч, сонирхогчд ийм тооч одоо олж ирсэн. Бизнесийн ч одоо үйл ажиллагаагаар бас одоо нохой муурыг одоо оруулж ирсэн байгаа. Яаж одоо нохой нөхөн үржихүйг одоо яаж барьж зохистой хэмжээнд байлгах юм бэ гэд ингээ бодохоор эр нохойг нь одоо хөнгөлөх. За эр нохойг нь хөнгөлөхдөө бас бид бас дэвшилттэй арга технологи яаж одоо тийм хурдвчилсан хөнгө аргаар одоо өнгөлөх вэ гэдэг. Тэгээ урд нь би бас нэг төсөл одоо хэрэгжүүлж байсан. Дартуу шав гэдэг одоо бас одоо энэ өмчийн газраар одоо бас баталгаажуулсан. Энэ бахиа хэрэглээд нохой одоо тэр эр нохой өнгөлөх энэ аргыг бас одоо боловсруулад тэгээ туршилтаар баталгаажуулаад тэгээд цааш нь одоо ингээд инновац болгоод ингээд явж байгаа. Мал эмнэлгүүд дээр бол тийм ээ охин нохооны, муурны, сав өндгөвчийг нээлттэй замаар одоо мэслийн аргаар одоо авдаг байгаа. За энэ мэслийн давуу тал нь бол тухайн нохой муурыг ороо орохоос өмнө одоо сав өндгөвчийг авах юм бол цаашдаа маш олон өвчнөөс тухайн нохой муурыг хамгаалдаг байгаа. За тэгээд одоо энэ хотод бол тийм ээ заавал одоо нохоогоо хувь хүн одоо гэр бүлдээ нохой тижээж байгаа бол заавал цааш нь үржүүлэх шаардлагагүй. Тухайн одоо үржлийн газрууд тийм ээ үржүүлэх одоо юм боломжтой. Нэг одоо алдаатай тал нь юу вэ гэхээр нэг хүн нохой авлаа, муур авлаа. Заавал тэрийг би үржүүлнэ, гүлэглүүлнэ, зулцгалуулна гэдээ ойлгоод байдаг. Энэ бол маш том буруу зүйл байгаа. Үржлийн газрууд нь үржүүлнэ. За та хувь хүн өөрөө нохой муурд авсан бол охин нохой муур авсан бол мал эмнэлэгтэй хандаад малынхаа эмчийн заавар зөвлөгөөний дагуу цав өндгөвчин заавал авах хэрэгтэй. Ингэснээр та одоо тий нохооны тоо толгойг бас барина. Тухайн нохоогоо бас маш олон өвчнөөс урьсан сэргийлж чадна гэсэн үг. Нохойн шүлс салс ялгацаар дамжин маш олон төрлийн өвчин эмгээг хүнд халдварладаг бөгөөд сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр нохооноос гаралтай халдварт өвчин эмгээр өвчлсөн хүний тоо өссөн үзүүлэлтээ гарчээ. Хотын тогтчлт үйлчлэгээний газраас жил бүр хараа хяналтгүй нохой муурыг устгадагч залбин нохой муурны тоо өссөөр байгаа юм. 2013 онд нийслэлийн хэмжээнд залбин нохой муурны устгалын ажилд нийтдээ 470 сая төгрөг, 2014-2015 онд тус бүр 800 орчим сая төгрөг зарцуулсан байна. Ялангуяа халдварт паразит өвчнүүд байж галзуу, сүрья гээл тийм ээ. За тэр нохоо одоо ялгадас одоо салс шүлс шээс басаар одоо ялгардаг паразит шимгч орхой өвчин тийм ээ. Тэгээ эгэл витнэр үүсгдөө тооксо плазмоч гэдэг юм уу. Тэгэхээр энийг одоо энэ халдварыг мэддэг. Энэ одоо өвчнийг мэддэг таньж мэдхгүй хүнд бол хэцүү. Одоо хүүхдүүд ихэд л одоо жижигхэн одоо нохой муураа одоо тижээх гээл ингээл одоо тийм ээ ацраа манаагаал одоо ерөөсөө тэр тухайн нохойн ямар өвчтэй байгааг ерөөсөө мэдэхгүй л байгаа байхгүй. За нохооноос хүн талддаг зооноз өвчин гэж байдаг. Энэ бол одоо халдварт өвчин болон галзуу гэж өвчин байгаа. За мөн одоо паразит өвчнүүд гэж байгаа. За эгэл битнэр одоо халдварладаг өвчнүүд гэж байгаа. За хүмүүс бол одоо мал эмнэлэгт одоо нохой муураа авчирж ирж үзүүлээд малын эмчээс одоо зөвлөгөө аваад зөв зохистой тийжээж арчилахаар одоо өөрсдийгөө одоо эрүүл байлгаж байна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө л мал эмнэлэгт хандаж малын эмчийнхээ заавар зөвлөгөөний дагуу тэгээд амтнаа яг өөрийнхөө яг гэр бүлийн гишүүн болгоод
яг зөв сайн тэжээх нь л хамгийн чухал байгаа. Инхийн бол одоо нийгэмд одоо маш том хөрөнгө оруулалт оруулж байна гэсэн үг. Мал эмнэлгийн сургуулийн эрдэмтэд нохой мөрний нөхөн өрчхүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж төслийнхөө хүрээнд өнгөрсөн онд Орхон аймагт ажиллажээ. Ингэхдээ иргэд аж ахуйн нэгж байгууллагын тижээж байгаа нохой мөрийг бүртгэлжүүлж, эм нохоон сав авах, эр нохоог битүү аргаар хөнгөлөх, золбин нохой мөрийг устгах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Бүх хайлын нохойг бүртгэлжүүлээд, пайсжуулаад, пассвортжуулаад тийм ээ. Тэгээд золбин гэснийг тарж устгасан. Тэгээд энүүд тэр пайсжуулсан, пассвортжуулсан энэ нохой маань эргээд энэ мал эмнэлэгтэй одоо харьяалагдав. Мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд одоо тогтмол орж байгаа. Вакцины одоо туулгалтаа цаг хугацаанд нь хийлгэх. Нөгөө пассвортон дээр одоо бичүүлэх. Хэрвээ тэгээгүй бол нохой эзэнтэй ч гэсэн одоо ер нь хариуцлага тооцохгүй бол ерөөсө болохгүй. Тэгээд сая ингээл дуршлагаа зарахад бол ихэнх одоо золбин нохой бүгдэн ингээл бид бас оюутнуудаараа ингээд дадлага ингээ хийлгэж яхад ихэнх одоо юунаас паразит орхой. За халдварт хавьтлын одоо тэр юу хавдар маш олон төрлийн одоо халдварт паразитын өвчин байж байна. Энэ болгон ерөөсө хамрагдахгүй ингээ явж байгаа байхгүй. Тэгээ яагаад Монгол орн одоо энэ эргүү өвчнөөс эрүүлж өрөхгүй яваад байна гэдэг чинь бас л одоо нохойтой холбоотой. За бидний одоо энэ хэрэгжүүлж байгаа энэ шинэлэг энэ нохой муран дээр хэрэгжүүлж байгаа энэ инновац хөтөлбөр маань бол цаашдаа бол маш их одоо твшилттэй мал эмнэлгүүд маань бас мал эмч нар маань хэрэгжүүлэхэд их тохиромжтой, цаг хугацааны хувьд, эдийн засгийн хувьд одоо их одоо хэмнэлттэй ийм давуу талууд зөндөө байгаа. Нэвтрүүлгийг бэлтгэх явцад Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн ахлах курсын оюутнуудад нохойг битүү аргаар хөнгөлөх аргыг практик дээр зааж байсан юм. Энэ хөнгөлөх арга зардал бага, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, цаг хугацаа шаардахгүй. Аль ч улиралд хэрэгжүүлж болох боломжтойгоор давуу талтай юм. Бид эхлээд ямар ч байсан одоо хөнгөлөх гэж байгаа мал амьтнаа бэхлээд бүх физиологийн үзүүлэлтүүдийг үзээд тэгээд наркозлогч эмчим болохоор үзлэг эмчим наркоз хийх боломжтой байна гэх бол бид дараагийн удаа ажлуудыг хийх байгаа. За энд бол үзлэг эмч, наркоз эмч гэсэн стерилаар явагдана. Тэгээд одоо бид үзлэгээ хийгээд үндсэндээ мессаслыг хийх боломжтой байна гэд одоо энэ манай наркозлогч эмчнэр болохоор тайвшруулах үзье гэж байна. Энэ тайвшруулах үзьснээрээ тухайн одоо мал амьтны бие махбодд эмжүүлэлт үүрэг гүйцэтгэх юм байгаа. Тайвширснаа бол одоо ямар нэгэн өвчин эмгэх мэдрэхээсээ урьдчилан сэргийлж байгаамаа. За энд хөнгөлөгч хүн маань тухайн малаа бэхэллээ. За тэгэхээр баруун гараараа хоёр төмсгний дунд буюу зүүн талын төмсгийг яг нь захтуулан шахна. Жишээ нь хуухнагийг захтуулан шахснаар энд хөвчрхийн хэсэг гарт мэдэгдэнэ. Хөвчрхий гэдэг бол одоо бидний гол одоо гэмтэл үүсгэж хөнгөлөх гэж байгаа нэг арга шүү дээ, тийм ээ. За ингээд хөвчрхийн хэсгийг гараараа тэмдэрж аваад энэ бахаараа их нь үзүүр хэсэгтээ оруулна. За энэ бах маань өөрөө үзүүр хэсэгтээ юм хамгаалттай. Энийний тусламжтайгаар энэ хэсгээс хөвчрхий бултаж гарахаас нь одоо сэргээлж тэглүр болж өгдөг. За энэ хэсэгтээ мөн тохируулагчтай том амтны жижиг амтны хөнгөлөхөөс шалтгаалаад бол энүүгээр тохируулж болдог. За одоо бид эхлээд бол зүүн талын төмсгийг авчий. За нэг талаараа бол ингэж төмсгийг захтуулан шахах юм байна, тийм ээ. За тэгээд хөвчрхийг бахан дотор оруулна. За эрхийг ургаараа тэмдрээд хөвчрхий орсонгүй юу гэдэг хэсгийг шалгана, тийм ээ. За тэгээд дараа нь бид энд яг нь даралт үүсэх замаар энд гэмтэл үүсгэн. Задгаа аргаар хөнгөлнө гэдэг ингээд яхаар 9 төрлийн хүндрэл гардаг. Цус алдна. Тэгэл одоо өчнөө олон юм бий. Энэ 9 төрлийн одоо хүндрэлээс одоо урьдчилан сэргийлж өгч гэнэ гэсэн үг. Энэ бол ерөөсөө тэгээд цастайч, буроотойч, юутайч байсан хөнгөлөхөд бол ямар нэгэн халдвар авахгүй гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт ягаад гэвэл энэ ингээд өрөө тавьчихсан юм ерөөсөө эргэлвөө. Хэргэлсэнгүй. Тэгээ задаа аргаар одоо өнгөлдөг байсан үед бол энэ чинь яах вэ? Ариутгах нь, халдваргүйжүүлнэ, эм дараа эргэлдэн тийм. Ганцхан энэ амтныг өвдөлтөө сэргийлэх нь бол бид мэдээ алдуулалт хийж байна. Өөр юм байхгүй.
сав өнгөвч авах болон хөнгөлөх мэслүүдийг бол эмч одоо зөвлөсний дагуу одоо аавна. Хүмүүс одоо бол ингээд мууран дээр бол тий ороо ороход их орилдгийм байна. Одоо энэ асуудлыг яаж шийдвэрлэх үү гэдэг одоо малын эмч рүүгээ ханддаг байгаа. Бид нар одоо энийг бол мэслийн аргаар шийдэх боломжтой гэдэг одоо зөвлөгөөнүүдийг өгөөд үйлчлүүлэгч нар маань бол одоо түүний дагуу одоо мэсэлд хамруулж ингэж одоо авч явагдаж байгаа гэж. Бид хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан нохоо муурны нөхөн өрчгүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж төслийг орон даяар хэрэгжүүлснээр мал эмнэлэг эрүүл ахуйн салбарт золдон нохоо муурны үзүүлж байгаа нөлөөллийг багасгах, тэдний үйлчлэгийг хянаж зогсоосноор иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлж мал амьтдын инновацийг бий болгох юм. Манай одоо Монгол орн чинь яг одоо энэ нохоо муурныхаа энэ тал дээр бол их хоцрогдонгүй явж байгаа шүү дээ. Хөгжингүй орн Америк, Япон, тэгээ Герман энэ орнууд бол одоо тэр золбон нохоо гэсэн тийм хууль зүйн тодорхойлт ерөөс байхгүй. Энэ нохоо асуудал бол зөвхөн мал эмнэлгийн эхний бас ганцаараа шийдэх асуудал биш. Засаг захиргаатайгаа тэгээд энэ одоо бас хууль дүрмтэйгээ одоо зогсож бүгдээрээ одоо хэлцэж байх. Бүгдээрээ одоо зохион байгуулах асуудал. Мэдлэг инновац баялаг нэвтрүүлгийн маргаашийн дугаараар хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн гаргасан био нурс болон инновацийн бүтээгдэхүүний тухай хүргэх болно.